Гадаад мэдээний таам үргэлжиж байна. Швейцар улсын Женев хотно химэл оюун ухааны засаглалын талаарх дэлхийн хэмжээний уулзалт болж байна. Энэхүү уулзалтын үеэр Нэгдсэн улсын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш үг хэлж химэл оюун ухааны эрсдлийг тэр дундаа хүүхдэд учруулж болзошгүй аюулыг анхааруулсан байна. Аливаа улс орны эдийн засаг ажлын байр, сонгуул, аюулгүй байдлын тэнцвэрийг өөрчлөх чадaltaй энэхүү технологи нь түүний бүтээгчдийг төсөөлж чадхааргүй хурдаар нийгэм дэвтэрч байгааг тэрээр зохон нэмэлжээ. Химэл оюун ухааны хүүхдэд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах нь хамгийн чухал асуудлын нэг болохыг Нэгдсэн улсын байгууллагын тэргүүн онцлсон. Иймд тариа тоглоом зэргийг хүүхдэд аюулгүй гэдгийг нь батсны дараа хэрэглүүлдэг байтал химэл оюун ухаан хүүхдийн сурлага нөхөрлөл, хувийн амьдралд аль хэдийн нэвтэрсэн гэдгийг тэрээр шүүмжилсэн байна. Тэрээр цааш нь хэлэхдээ компаниуд системийг хүүхдэд нээлттэй болгохоос өмнө аюулгүй байдлыг баталгаажуулдаг хүүхдийн аюулгүй байдлын амлалтыг хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн. Хүүхэд химэл оюун ашиглаж байхдаа хямарсан шинж тэмдэг илэрвэл систем автоматар зогсож асар хамгаалагч руу мэдээлдэг байх ёстойг тэрээр уриалсан. Интернет 1 тэрбум хэрэглэгчтэй болоход 15 жил зарцуулсан бол химэл оюун ухаан ердөө 2 жилийн дотор энэ амжилтад хүрсэн байна. Энэхүү хэд хурдцтай өсөлтөд зэрэгцсэн хамгийн дэвшилтэт системүүд цөөн хэдэн компани болон цөөн хэдэн улс орны гарт төвлөрч байгааг хөгжиж буй орнуудын зүгээс шүүмжилж байна. Нэгдсэн улсын байгууллагын дэмжлэгтэй хараат бус шинжлэх ухааны шинжээчдийн тайланд дурдсанаар дэлхийн шилдэг 500 химэл оюун ухааны суперкомпьютерийн тооцоолох хүчин чадлын 75%-ийг Америк нэгдсэн улс, 15%-ийг Хятад улс тус бүрдүүлж байгаа ажээ. Уулзалтын үеэр хөгжиж орнуудын төлөөллүүд химэл оюун ухааны энэхүү тэгш бус хөгжлийг зохицуулах шаардлагатайг илэрхийлсэн. Тухайлбал Ливийн төлөөлөгч Мохаммед Аль Мефи хэлэхдээ Африк тивийн дэлхийн ухааны 10%-ийг эзэлдэг хэдий ч дэлхийн дата төвийн 2% нь тус твд оршиж байгааг шүүмжилсэн. Мөн технологийн тэргүүлэх гүрнүүдэд хандаж Африкийн орнуудад технологи хуваалцахыг уриалсан. Химэл оюун ухааныг зөв ашиглаж чадвал хэд арван жилийн хөгжлийг хэдхэн жилийн дотор товчилж чадах хэдий ч хүний болон засгийн газрын хяналтгүйгээр машинууд бие даан шийдвэр гаргах нь асар их эрсдэл дагуулж байна. Хөржийн ерөнхийлөгч Михаил Кавелашвили нэг чухал санаа хүндсэн. Химэл оюун ухааны хүч чадал нь эрх баригчдад нийгмийн амьдралын бүх хэсэгт хяналт тогтоон, дижитал дарангууллын шинэ хэрэгсэл болохоос үржилэн сэргийлэх шаардлагатайг дурдсан. Энэ зорилгоор олон улсын хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нь Нэгдсэн улсын байгууллагын гишүүн орнуудын хамтын хариуцлага болохыг сануулсан байна. 2 өдөр үргэлжлэх энэхүү яриа хэлцээ нь аливаа гэрээ байгуулахад бус харин химэл оюун ухааны хор уршгийг бууруулж санд талыг нь ашиглах дүрм журмыг тогтооход чиглэж байна.